За сайн байна уу guys. Өнөөдрийн маань бичлэг маань Day in my life буюу миний амьдралын нэг өдөр гэсэн бичлэг байгаа. За өглөө би 4:15 үед ерөөд олсон ш. Тэгээ босоход амар хэцүүсэн ч гэсэн би ер нь A few moments later. бол боссон. Би тэгээд босоод шууд хувцас өмссөн байгаа. За тэгээд нилээрт боссон юм чинь нилээн 50 орноосоо босоод очиж хувцас өмссөн. За тэгээд сэрчээд хувцас өмсөд шууд хийдэг зүйлүүдийн нэг болох шууд нүүр гараа уусан байгаа. Амар эрт туссан болохоор ингээд нүүд ингээд сонин жоохон аргаад байсан. Цагт 4 цаг 25 минут болж байна. Сэж чиглээд баг зэрэг чиглээд одоо цаг бол 4:30 байна. 4 цаг 30 минут болж байна. Гадаа гэвэл нэг юм шиг байна. Сайн мөрөгдөж байна. Хүмүүс ажилдаа явж байна. Зарим гэртээ ирж байна. За цаг уцгая. За guys, би сая хичээлийг дуусгачлаа. Ер нь бол бүх хичээлээ хийлээ. За одоогийн байдлаар цаг 5 цаг 42 минут болж байна. За 5 цаг 42 минут цаг авчиж хичээлсэн. Гайгүй байна. Намайг анх хичээлийг хэлж байхад гадаа харахгүй шүү дээ. Одоо бид харуулж байна. Өнөөдөр бол маш дулаахан өдөр байсан. Нэмэх 22 3 4 градус байсан. Одоо 5 цаг бараг 6 цаг болох чинь 5 цаг 40 минут. Шууд хэдүүлээ гарч дугууны. Тэг. Би хувцас өмслөө. Гарч дугуунцгаая.
бас жоохон дулаан гарна. Өглөө бас сэрэх бас өвчтэй. Окей. Ready. Ок. За, лифт нэстрээ гарцгаая. Дэйм. Агаар бол амар чийхтэй. Амар гоё нагаар. Нэг тийм хүйтэн бол нэг хаалга. Зүгээр яхав баг зэрэг чийхтэй. Дугуйныг хийж байгаа гарцсан байна. Хийлгэж байгаа гараад ирсэн бэ. Гайс дугуй цаа дээр ирсэн. Хасан чи харин саяхан энэ модуудыг үлдсэн юм шиг байна. Энэ амар гоё хийвнэ чи. Чиг амар үнэ чи. Энэ айгуу ногоомлч чи гайс. Ер нь их мод ингэ айгуу ногоомлч чи. Би үг наах нэг урагч яхад амар андаж ирсэн тэгээд гинт мартсан юм шиг болоноос. Тэгээ одоо ингэ гинт хасч ярина. Амар гоё бүгдээ баг бүрэн урагч юм шиг яриж. Би бол яг хурдан явахгүй нүү. 50 ингэ агаарын суулсан шиг. Оо энэ хаацсан биш. Саяжангаа дугуй тийш дугуй жийж зүгээр. Толгой хэрэгтэй. Нэг 7 гээд гэрт дугуйгаа унжгаа 7 гээд гэртээ орж ирсэн. Тэгээд ганц хоёроо хоббиг компьютер дээр ганц хоёр юм хийгээд 7:30 хавцаа бүр үнэхээр нүд анилтаа амар нүд ингээ хорсоод зөхгүй. Зүгээр амар нүд хорсоод унтсан чи бүр 11 хүртэл унтсан байна. Тэгээ надад нэг хийх ажил байхгүйсэн болохоор яг унтхан зүйл байсан л та. Тэр би нэг бараг 3 цаг 30 минут унтсан байна. Яй. Амар унтсан шүү. За тэр ч яах вэ guys. Одоо цаг 11 цаг өнгөрч байна. Тэгээд би гэртээ ганцаараа байна. Одоо хэдүүлээ өдрийнхөө хоолыг хийж идээ. Тэгээд хичээлдээ явъя. Хоолны бэлэн болсон. Хоол идчихье. Хамгийн хүйтэн байгаа яагаад тийм халаа байгаа шүү. Маркет авчлаа. Нэг 2-7 хоног юм уу 3-7 хоногт нэг ганц аваад үзэл гоё юм гэдэг. Өөрөө амт нь гоё ич. Олон үнэтэй газар. Олон үнэтэй газар ингээд уцаараа өөрийгөө хичээл явах амар эвгүй юм байна. Бараг анх удаа л ингэж амар зундаа задлаа. Ёо, энийг гараар задлах гэж зовлоо. Дэм. Ойрлогоогүй гоё.
одоо энэ модуудыг гоё бичлэхээр ингээд урдаас хүн алхаад хаа. Миний царай чи дурууг нүргээ чи болов. Яагаад хаа. Айх ч яах. Миний царайг ус дураар гаргаад тунхас. Намайг ч гэсэн нэг амар рандомгаар өөдсөн уцаарсан. Ирээд нэг лайв гэдэг юм. Эвгүй санагдах. Ямар ч үс алхаж байгаа сургууль дээр болгочод анги дотроо сууж байна. Одоо хийм орох чи. Эхэлсэн. Йоо одоо хийм кабинет руу явчих. Өө нэ. Танц анги болтгүй. Окей болцсон. A few moments later. Тийм хүн. Тэгэл ер нь өнөөдөр нэг ийм их хөдөл байлаа да. Одоо нэг хийгээд байх юм байхгүй орой хоолоо идэл. Тэгэл ингээд баруун өнөөдөр дуусах юм да. За тийм ээ дүү. Окей. Яг ингээд миний нэг өдөртэй танилцсан бүх үзэгчдтэй баярлалаа. Бүгдээ гоё лайк дараад бичлэгэн дээр лайк дараарай. Тэгээ гоё бас subscribe дараарай. Хэдүүлээ илүү олоод олцгоё. Окей. Дараагийн бичлэгээр уулзцгаая. Дахиад бичлэг орно гэдэгт итгэлтэй байна.